Тодд Филлипсийн хариусан Жокер хинэж төсөөлөг амжилтыг үзүүлж үзэгчдийн дунд өндрөөр үнэлэгдэх болсон. Орлогын хувьд $1 тэрбум босгыг давж, авард сизнэр олон шагналуудыг түүж, шилдэг эрэгтэй гол дүрийн жүжигчин, шилдэг хөгжим төрлүүдэд Оскарын шагнал хүртсэн билээ. Joaquin Phoenix Joker. Ийм том амжилт үзүүлсэн кино дараагийн анги хийх нь мэдээж хэрэг. Киноны 2 дугаар анги болох Joker Folie à Deux эмх замбраагүй байдалд орсон Готэм хотод юу тохиолдохоос эхлээд алдарт Harley Quinn дүр орж ирэхээр болсон билээ. Хамгийн сонирхолтой нь Harley Quinn-ий дүрд дуучин Lady Gaga тоглох бөгөөд киноны хувьд musical, psychological thriller жанраар хийгдснээрээ онцлог. Harley Quinn гэх дүрийг хамгийн анх Batman-ийн animated series дээр танилцуулсан харьцангуй залуухан дүр. And I'll conclude by saying Don't stop now, Jimmy. The party's just starting. Гисэдич Joker-тэй дүүцгүй залдар нэрд гарч хамгийн анх 1999 онд Arkham Asylum-ийн хуучин сэтгэл судлаач гэх санааг Batman Harley Quinn гэх one-shot дээр харуулсан юм. Тэр цагаас хойш өөрийн гэсэн цуврал комиктэй болж Suicide Squad-аас эхлээд Birds of Prey гэх мэт олон янзаар кино дэлгэцэнд амилсан. Dr. Quinzel. What are you gonna do? You gonna kill me, Mr. J? What? Энэхүү дүрийн түүхийг энэ мэтчлэн олон янзаар харуулсан ч илүү Harley Quinn-ийн сэтгэл зүй, дотоод зөрчлийг чухалчлан илүү гүн гүнзгий харуулсан зохиол нь 2019 онд хэвлэгдсэн Harley гих комик. Тэгвэл өнөөдрийн бичлэгээрээ энэхүү комикны талаар ярилцгаая. Энэ бол доктор Harley Quinzel. Гэмт хэрэгтнүүдийн сэтгэл судлалаар мэргэжсэн доктор. Тэрээр 2 жилийн турш сэтгцийн өвчтөй алуурчид дээр хийсэн судалгааны ажлаа Готэм хотын гэмт хэрэгтнүүдийн сэтгэл зүйг судлах төвд танилцуулна. Судалгааных нь гол зорилго хүмүүсийн сэтгэл зүйд нөлөөлж буй зүйлсийг олж, буруу замд орохоос өмнө тэдэнд яаралтай туслах. Түүний гаргасан таамаг бол Готэм хот шиг аюултай, хүн хэцүү нөхцөлд хүний тарих, өөрийн гэсэн дархлаа үүсгэж, өөрийгөө хамгаалах үйлдэл гаргаж эхэлдэг. Дайны талбар дээр энэ нь өөрийгөө болон бусад зэргүүдийн амийг аврахад тустай ч Готэм хотын гудамж шиг орчинд энэ нь удаан үргэлжилснээр хүний сэтгэл зүйд муугар нөлөөлж, сэтгцийн өвчтөй гэмт хэрэгтнүүд төрөхөд хүргэсэн гих таамаг юм. Гэвч презентацнээ тавих үед хүмүүс дундуур нь гарын явж 2 жилийнх нь хөдөлмөр бүтлгүүтэж байлаа. Үүнээс болж Harley Quinzel сэтгэл гутралд орж, өөрийнх нь карьер нуруу унаж байгаад гутран орой бүр уудсуун. Цорын ганц найз Шондраатай хамт ууж дуусаад баарнаас гарч тэд гэрийн зүг салав. 30 настай хэдийж ганцхан найзтай, гэр бүл дотны хүн гэд байх зүйлгүй, депрешнд орсон Quinzel гэрлүүгээ харж байлаа. Гэтэл цагдаагийн дөхөө хангинаж, гудамжинд гинт дэлбэрэлт үүснэ. Энэ бол Готэм хотын гэмт хэргийн ертөнцийн ханхүү Joker байлаа. Joker түүний зам зогсох Harley Quinzel руу буугаад тулах үед тэрээр маш их айж, ахлах сургуульд байх үеэс эхлэн коллежид профессортойгоо явуулдаж байсан үегээд түүний амьдрал нүднийх нь урдуур өнгөрнө. Гэвч Joker түүнийг буудалгүйгээр амьд үлдээсэн юм. Учир нь Joker түүний нүднээс шөнө бүр түүнийг зүтлэх айдас болон амлалтыг харсан учраас. Joker-ийн өмнөнийг дарахаар Batman ирсэн байлаа. Joker болон түүний хүмүүс Batman-тэй тулдаж, харин Quinzel яхаа мэдэхгүй тэднийг харан зогсоно. Хотын иргэд Batman-ыг дэмжин орилгоч, яагаад ч юм тэрээр нууцхан Joker-ыг дэмжиж байлаа. Joker-ийн хэлсэн зүйл үнэн байсан юм. Энэхүү явдлыг Quinzel шөнө бүр хар даран зүүдлэх болсон юм. Судалгааны төвдөх байдал нэгэн ажлын өдөр. Гэвч доктор Matthews Quinzel-ийг өрөөндөө дуудсан байлаа. Өрөөнд нь орох үед түүний презентацийн дундуур гарын явсан нэгэн байлаа. Quinzel доктор Matthews-ээс өөрийг нь халах гэж байгаа гайхан асуухад өнөөх хэрхэм Wayne Foundation-ы том албан тушаалтан Lucius Fox гэх нэгэн байлаа. Тэрээр түүний судалгааг сонирхож хөрөнгө оруулах гэж байгаагаа хэлв. Wayne Foundation Gotham хотын гэмт хэргийг бууруулах тал дээр ихээхэн анхаарч байгаа бөгөөд тэрхүү ажилд нь Quinzel-ийн судалгаа том нөлөөг авчирна гэж бодсон учраас. Харин Quinzel-ийн хувьд гайхах, баярлах хоёр зэрэг болж Wayne Foundation-ы ачаар Arkham Asylum-д байрлаж алдартай гэмт хэрэгтнүүдээс судалгаа авах боломж тохиосон юм. Хачирхалтай түүний ажлын эхний өдөр Batman-д баригдсан Joker шилжин ирсэн байлаа. Harley доктор Hugo Strange-тэй уулзаж судалгааны ажлынхаа талаар ярилцсан. Өөрийн гэсэн өрөөтэй болж тэнд хоригдож буй Killer Croc, Poison Ivy, Riddler гээд бүх алдартай өвчнүүдтэй ярилцсан. Гэвч шөнө бүр Joker-ыг зүүдлэн хар дарж түүнтэй уулзаж ярилцахаас зайлсхийж байлаа. Энэ нь ч түүний сэтгэл зүйд тодорхой хэмжээнд нөлөөлж байсан юм. Тэрээр Joker-ийн бүх мэдээлэлтэй танилцаж, өмнөх бүх ярианых нь бичлэгийг үзсэн ч бүгд хуурамч, баг зүүсэн Joker-ийн жүжиглэлтийг л харж байлаа. Харин видеон донд жинхэнэ Joker гэх гарчигтай бичлэг байх ба түүнийг нь тоглуулахад Joker-ыг мангас хэмээн дуудсан иргэн тандаж бид бүгд соёл иргэншил торон хоригдож буй мангасууд. Торны түгжээг эвтгэх зүгээр л зөв өвдөлт, айдас хэрэгтэй хэмээн хашгирах дүрс байлаа. Хар дарсан зүуд үргэлжилсээр. Утас дугарч өглөөний 7 цагт Harvey Dent доктор Quinzel-тэй уулзахаар тохиролцов. Өглөөч болж тэдний уулзалт эхлэхэд Harvey Dent шууд түүнийг судалгааны ажлаа зогсоохыг хүсв.
Учир нь тэднийг өвчтөн гэж авч үзэх нь Готэм хотын хууль хүчний байгууллага заналхийлэл болж нэр төрд нь халтгаас гадна гэмт хэрэгтнүүдийг баримтлан хориход хүндрэлтэй болох талаар хэлв. Харви түнд сүлдгүй хоёр талдаа тоотоо зоосоо үзүүлж тэрхүү зоосыг батлан талдаар гарсан гэмт хэрэгтэнд охиныхоо амийг алдсан ээж өгсөнг хэлв. Тэрхүү охиноо алдсан ээж гэмт хэрэгтнүүд яг л тэр зоос шиг эргэлдэн хөөрсөнж нэг л тоогоороо буудаг гэдгийг сануулахын тулд өгсөн байв. Өөрийгөө өөрчлөгдсөн гэж сайн талаа харуулгач ард нь аимшигтай гэмт хэрэгтэн байсаар л байдаг. Харин Харли түүний зоосыг сайн метафорч гэлээ. Жинхэнэ зоос биш гэдгийг сануулж, карьерт нь олсон ганц боломжийг алдгаас татгалзсан. Удаан хугацаанд зайлсхийсний эцэст доктор Квинзел Жокертой нүр тулж яриа авахар болов. Түүний өрөөрөө орох үед Жокер хөдрийн хатан гартаа барьсан байх ба шилний цаанаас уулзсан ч Жокер амьд үлдээсэн бүсгүйгээ таньсан юм. Тэд өмнөх сэтгэл зүйчдэд ярьсан худал түүхүүдийн талаар ярьж, Жокер түүнээс өөрийг нь Жэй хэмээн дуудахыг хүснэ. Доктор Квинзелийн судалгаа үргэлжилсээр Жокероос гадна бусад хэрэгтнүүдтэй өдөр бүр ярилцсан. Түүний сэтгэл готрал, хар дарсан зүуд арилаагүй бөгөөд орой бүр түүнийг арилна гэж итгэн алкогол хэрэглэнэ. Энэ үед Харвидэн телевизийн шууд нэвтрүүлгээр Салватор Мароногийн хүчил түлэгдэн бидний мэдих алдарч Two-Face-ийн эхлэл тавигдаж байлаа. Энэхүү явдлаас үүдэн Готэм хот улам эмх замраагүй байдалд орж гэмт хэрэгтнүүдийг өөрсдийн аргаар шийтгэх Executioners бүлгэм үүссэн юм. Энэ нь доктор Квинзелийн хувьд Готэм хотын цагдаагийн газар очиж комиссар Гордоноос ярьцлага авах том завшаан болсон юм. Тэрээр Executioners-ийн баригдсан гишүүнтэй уулзаж комиссар Гордоноос Готэм хотын өөр нэгэн гэмт хэрэгтээ тэмцэгч болох Бэтментэй уулзахыг хүсдэг. Бэтментэй ч уулзаж Квинзел тэднийг аврагдах боломжтой эсхийг, тэдний амийг яагаад өршөөдөг эсхийг Бэтменээс асуув. Харин Бэтмен үргэлж зөв сонголт байдаг учраас өөртөө болон тэдэнд бууж өгөхгүй тулд тэдний амийг өршөөдөг талаар хэлэн түүнийг орхин явсан юм. Жокер болон доктор Квинзел нарын яриа үргэлжилсээр тэдний яриа улам хувийн шин чанартай болж дотносоор байлаа. Квинзел түүнийг Мистер Жэй, харин Жокер түүнийг доктор Квин гэж дуудана. Тэд гэмт хэрэгтнүүд ялзарсан Готэм хотын талаар ярилцаж, Жокер түүнд сонсхийг хүссэн зүйлсийг нь ярьсаар байв. Харин уулзалтын төгсгөлд Жокер түүний нэмсэглэлийг харахаа тэсэн ядан хүлээж байгаагаа хэлв. Түүний энэхүү үг нь доктор Квинзелийн толгой цуулгах тарих угаалтынх нь үрнэ байсан юм. Тэр шөнө Квинзелийн зүуд арай өөр байсан ба мангасаар дүүрсэн Готэм хотод Жокер ялаа өрч буй зүуд байлаа. Доктор Квинзел төл рүү харан инээмсэглэж тэр шөнө өөрийг нь буудаагүй шалтгаан магадгүй өөрийгөө хэтэрхий үзэсгэлэнтэй байсан учраас гэж бодож эхэлнэ. Гэвч энэхүү бодол нь өөрөөсөө гутрахад хүргэж түүний сэтгэл зүй улам тогтворгүй болж эхэлсэн юм. Тэр цагаас доктор Квинзел Жокероос аль болох зайлсхийж бусад хэрэгтнүүдтэй судалгаагаар үргэлжлүүлсэн ч оюун санаа нь Жокер дээр л байсан юм. Poison Ivy хүртэл түүний гормон өсч инээмсэглэх бүртээ нүр нь улааж байгааг анзааран түүнд хэлв. Гэвч Ivy үүнийг тухайн үед өөрөөс нь болж байна гэж бодсон байв. Түүний бодлоос Жокер огт салахгүй байлаа. Нэгэн шөнө түүний өрөөнд нууцаар орж унтаж байхыг нь ажиглана. Тэрээр түүний унтаж байгааг харахад л тайвширч өөрийн ирэхгүй инээмсэглэж байлаа. Бэтментэйсэн тоо томшгүй тулаанаас үүссэн шарх сорив нь түүнд Жокерийг хохирох чимээ харахад хүргэсэн юм. Энэ үед нүр нь аимшигтай болон хувирсан Харвидэн тухайн орж өөрийг нэм болгосон Мароны цаазлагдсан олж мэдхэн тэр. Үүнээс 3 өдрийн дараа Харвидэнд олон нийтийн өмнө гарч яриа өгөх ба сэтгэл зүйн бас л докторгүй болж эхэлсэн байв. Тэрээр ярианыхаа үеэр өөртөө тохиолдсон зүйл Готэм хот дахь шудраг бус байдал бухимдан түргэн авир гаргаж Готэм даяар аимшигтай төрхөө ил болгосон юм. Энэ үед доктор Квинзел Жокероос нэг ч удаа асууж байгаагүй нэгэн асуултыг сансан нь түүнийг хүний аим хороосныхаа дараа гимшиж байсан уу гэх асуулт байв. Мэдээж Жокер түүний сонсхийг хүссэн хариултыг өгсөн юм. Жокерийн ярьж буй зүйлсийг сонсон доктор Квинзел өөрийнх нь судалгааны ажил амжилттай явж байгаад итгэж, өвчтөн буюу Жокерт илүү тухтай байдлыг үүсгэж, илүү их мэдээлэл цуглуулахын тулд өрөөний камерыг салгаж, хүлээтэй хувцсыг нь тайлсан юм. Доктор Квинзел маш их айж байсан ч өөрийнхөө түнд татагдаж буйг хэлэх үед Жокер түүний араас тэврэн авна. Ингэж доктор Харлин Квинзел түүнд өөрийгөө Харли Квин гэж дуудахыг хэлэн тэр хоёрын харилцаа цаашдын камергүй өрөөний уулзалтуудаар үргэлжилсэн юм. Уулзалт үргэлжлэх бүртээ улам дотносож, Жокерийн түүний оюун санаанд суулгасан үр улам томорсоор л байсан юм. Энэ явдал бүтэн сар үргэлжилж, Харли Квиний сэтгэл зүйд нөлөөлж, сэтгэл гутрал нь ч багассаар байв. Хийж буй зүйлдээ гимших мэдрэмж төрсөн ч, Жокерийг гэх хүслэн түүнийг дарсаар байсан юм. Бүр түүний хар дарсан зүйд нь өөрчлөгдөж, өөрийн биеэр Жокерийг авч байгаа мэтээр зүүдлэх болсон юм. Энэ үед Харвидэнт удирдлагад орсон Executioners Готэм хотыг аюулд оруулан гэмт хэрэгтнүүд ямар аюултай болохыг тэднийг дарахын тулд хүчний байгууллага ямар хэрэгтэйг мэдрүүлэхийн тулд Arkham Asylum руу халдаж тэнд байрлах гэмт хэрэгтнүүдийг сулдаг. Харин Харли энэ үед Жокер зүгээр эсрэг шалгахаар ирэхэд Бэтмен болон комиссар Гордон цагдаа нартайгаа ирсэн байв. Жим Гордон түүнийг дотогш орж болохгүй хэлсэн ч түүний нүдийг хариулан дотогш орно. Дотогшоо ороход Poison Ivy түүнийг Killer Croc-оос аварч цааш явахад нь Harvey-д түүнийг угтсан юм.
Харвидэн түүнийг хорохоор завдаж, Харли ч түүнийг зогсоох гэж хичээнэ. Харин нөгөө талд Жокер зөв цагийг хүлээн зогсно. Харви зоосоо шидэн түүнийг алахаар оролдох үед Жокер гарч ирэн Харли Квиннийг хамгаалсан юм. Энэ үед Жокерийн суулгасан үр бүрэн ургаж түүнийг хамгаалах нэрэн дор Харли Квин хамгаалагчийг буюу анхны хүнээ хороосон юм. Тэр дунд Аркхам дотор түүнд хамгийн сайн хандаж байсан хамгаалагчийг. Энэ цагаас доктор Харли Квинзэл ямар ч буцах замгүй болж бүрэн утгаараа Харли Квин болсон юм. Энэ явдлаас 3-7 хоногийн дараа Брюс Вейн болон Альфред Аркхам Асайлум дахь тэдний камерын бичлэгийг үзэж энэ бүхэн Жокерийн хувьд анханасаа төлөвлөсөн тарих угаалт байсан талаар ярилцсан. Энэ бүх хугацаанд Жокер коллежид байхаас л нэр хүндээ алдсан. Мөн хийж буй судалгаанд бүтэл муутай байсан сэтгэл зүйч бүсгүйг манипуляц хийж Аркхамаас орохоор төлөвлөсөн байсан юм. Түүний сонсохыг хүссэн хариултуудыг хэлсэн нь ч Жокер түүний судалгааны ажилтай нууцаар танилцсантай холбоотой. Харин нөгөө талд Бэтмен буюу Брюс Вейн итгэл найдвартай доктор Квинзелийн судалгаанд хөрөнгө оруулсан ч бүх зүйл Жокерийн төлөвлөснөөр явсанд харамсна. Ингэж бидний мэдэх Харли Квин өөрийн доторх доктор Харли Квинзлийг төгжиж Готэм хотын гэмт хэргийн ханхуугийн хажууд очсон билээ. Ихэвчлэн хөнгөн Жокерийн сайдкийг эмэгтэй Дэдпул шиг хошин маягаар дүрсэлдэг энэхүү дүрийг 10 сарын 4-нд нээлттэй хийх Joker Folie du кинонд тухайн дүрийн сэтгэлзүүдээр тулгуурлаж илүү гүнзгий харуулсан байж магадгүй. Эхний анги дээр л илүү хүнд psychological thriller жанраар Joker гэх дүрийн origin түүхийг харуулсан учраас хоёрдугаар анги дээр орж ирэх Harley Quinn-ийн дүрийг ч бас чухалчлан авч үзэх нь гарцаагүй. Нэмээд musical элементтэй учраас түүний дүрд Lady Gaga тоглосон нь өдөө олсон сонголт. Lady Gaga ч энэхүү кинондаа зориулан Harley Quinn нэртэй цомгоо хүртэл саяхан гаргаад амжсан. Одоо харин 10 сарын 4-нд нээлттэй хийх Joker Folie du киногоо үзэх үлдлээ. Бидний бичлэг таалагдсан бол лайк болон subscribe-а дарахаа бити мартаарай. Мөн өнгөрсөн 9 сард donation хийлгэж тэмцсэн эдгээр хүмүүстээ бүгдд нь баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзцгаая.